савны хүйтэн ихтэй эсвэл доор бие хүйтэн ихтэй доор бие яна хүйтэн хөдлөд их зовртой байдаг эсвэл яна түргэн шөөс хүрх юм уу шөөсөө харж чадахгүй тийм хэмжээнд хүрдэг хүмүүсүүд эсвэл яна шөөхөд яна шөөсөн замаар хатгуулж өвсөх эсвэл яна хөвлийн өсгөр яна хүйт эргэж цөдөж дүүрж өвддөг тэгээ иймэрхүү усадад яна тусдын энэ сав юм уу эсвэл доор бие гэж шидэ дураацуулж өгдөг нэг савыг танилцуулж өгье. Тэгээ өнөөдөр шидэ одоо яг доор бие уурлуулж шидэ доор бие одоо хүйтэн сэрүүнээ гадагшлуулахад бол одоо анцгаа их тусдээ. Тэгэд нэг ялангуяа хүйтэн хийгийг гадагшлуулж өгөхгүй байхгүй бас чиний одоо хэрвээ дотор нь чи өөрөө саунд тусдээ тийм одоо омига аваачаад хийчихэд уурлуулах юм бол та чиний савны одоо тэр цагаан чийг буух юм уу, үнэр танаар гарах юм уу, багсаа загалах юм уу, тийм ба өрсөлдөд бас их онцгой сайн үйлдэл үзүүн. Учир нь яна ануулаа шидэ юм дэнэр халаач гэнэ. Гарацинаас одоо тавьж болно, өргөд яна цагийн нуртал тохируулж болно. Ба хэдэн дамттай. Өргөд дотор нь шидэ дотор нь шидэ. Энэ бол игээс салгаад авчиж болно. Өргөд дотроо бас нэг савтай. За энэ савн дотор шидэ. Энэ савн дотор чи өөрөө шидэ одоо энэ нэг 화장력이 간장티 хийгээд дөр ус хийгээд буслаагаад тэгээд доор буяа уурлуулсан ч болно. Эсвэл яна энэ ленжэ дотор нас шидэ тусгай доор буянд хэргэлдэг өмнө нас худалдаж байна. Тэр өмнө авчаад шидэ хийгээд дөр усаа хийгээд буслаагаад доор буяа уурлуулсан ч болно. Тэгвэл шидэ өнний одоо нэг сенти талнал шидэ. Энэ бол нэг шидэ халууны хэмжээгээс хөзөөдөө шидэ гээд хадгалаад байна. Хөзөөдөө хадгалаад их үйлдэлтэй. Учир нь бид андаа юм дотор хийгээд ясаар яна халууны хэмжээгээ тийч хадгалж чадахгүй шүү дээ. Тийм утгагүй хүрсээр ямар уур гарна тийм уур гард дийлэхгүй шүү дээ. Тэгэхээр цагийн хүртэл одоо тийм 20-30 минут одоо уурал дийлэхгүй гэсэн үг. Тэгэхээр өнөө л цагийн хүртэл чи 20 минут юм 30 минутанд тохируулж болно. Эргээд градусын шидэж хөдий градусан дээр 50 санаавал хөдий градусан дээр тохируулж болно. Чи өөрөө сууж үзчихэл болно шүү дээ. Тэгээд бас нэг онцлог нь байна шүү дээ. Өн доор ийм нэг юм шүү дээ. Өн доор нь бас энэ хаймаатай. Тэгээд өн доор одоо Кучара телес сууж та тийм ба доор бие уурлуулах гэж их чинь. Тэгэд суусны сүрдэ өнөр бид андаа нэг юм дээр суух хүсэд одоо бүксээ чинь халаах юм уу тийм ба эсвэл яна ахти сууч чаддаггүй шүү дээ. Гэвч өнөө л шүү дээ удаан суухад их ахти өвлөх гэсэн үг. Андаа нэг төмөр тантан мантан муу юм дээр суухарт нь нэг бүксээ чинь холгаад байна гэсэн үг. Хайдас бүкснээс чинь доороос чинь халуун усаар уурлуулж халуун юмар уурлуулж юм чинь халч чинь шүү дээ. Тэгээд яна бүксээ чинь халаагаад шатакаад болж өгөхгүй. Гэвч өнөө л шүү дээ тийм учир нөөж байхгүй гэсэн үг. Чихэд удаан суух дуртай өхөд удаан сууж болно. 20-30 минутын дотор эргээд доор биегээд гарасны хэмжээгийн тохируулчаад игээд суух үсэдтэй бүр тийм бүх үеэс тийм гоё бүр хүлс чийгэл гэсэн үг. Тэр чинь одоо чиний буйны чинь хүйтэн хий одоо гадагшлж ийн гэсэн үг. Түүнээр ахгүй яна чинь доотлолд нь одоо хийх юм уу эсвэл яна хожоологийн ганжанти хийх үсэд нэг савны сэрүүний бол одоо хөөхөд бол онцгой тустай байдаг. Хоёр чи тэр өмнө аваад хийчих юм бол яна чиний багсаага одоо савны өрсөлдөм юм уу цагаан чийг бууж юм уу загалж магалж тиймэрхүү одоо багсаа асуудал төртөл онцгой сайн үйлдэл үзүүлж чадна. Тэгэхээр яна манай хөдөөний усад одоо өвлөлөө хүйтэн хөдлөөд одоо тийм ба ажлын яруу цаадаас нь хушундаа ирээд нэг ганц хоёр өдөр уурлуулсан шиг болоод яарад ажилдаа яваад өчдөг шүү дээ. Хэрвээ чи гэртээ нэг юм аваад тавьчихвчтай хөзөөч гэсэн хөргөлж болно. Хүйтэн хөдлөөж нэгээр аваад хөргөлж болно. Хүйтэн хөдлөөгүй ч болсон чи өнгийн өрөөндөөс яна нөгөө одоо утгуудгүй уурлуулаад игүүлээс одоо чиний удаандаа яна чиний савны хүйтэн сэрүүний чинь бүр гадагшлуулж өгчих юм шүү дээ. Тэгэхээр нэг юм авсан натын усад ясаар яна дорч чартрагнаас аваарэ.